Яа сайн байцгаана уу? Өнөөдөр маргаашийнхаа сургалтын талаар жоо ярив. За тэгээд та бүгдийг ингээ группт ороод ирсэнд маш их баярлалаа. Тэгээд маргаашийг яг тэсийн яд хүлээж байгаа. Тэгээд маргааш 19 цагаас хэдүүлээ Zoom дээр яг уулзсан. За тэгэхэд бол өмнө нь нэг юм хэлэх бас нэг анзааруулах бас юмнууд байна. Тэгээд хамгийн түрүүлээд мөнгөний зурхаа гэж юу вэ? Тэр гэж жоох тайлбарлчих маргааш болохоор өөрөлтөнд дэлгэрэнгүй тайлбарлаад хэдүүлээ өөрсдийнхөө тооны яг төрсөн өдрийнхөө онцлогийн мэдээ дараа нь мөнгөний зурхаагаа энэ 2 хоногийн хугацаанд тооцоод ямар утга учиртай болохыг тайлбарлаад сурчна. За мөнгөний зурхаа гэдэг болохоор ерөнхийдөө хүний төрсөн өдөр, он сар өдөр тухайн хүнд өгөгдсөн өгөгдөл одоо тэр хүний хийх ёстой юм ч юм уу одоо хүмүүс ингээд айгу томоор ярихаар хувь тавилан явж идэг гэж ярьдаг. За тэгэн гут чинь яг энэ тоон ухаан дээр үндэслээд хүний төрсөн он сар өдөртөө үндэслээд энэ нь таны амьдралд яаж нөлөөлөх юм, ямар нөлөө энэ үзүүлээд байгаа гэдгийг бид тэр тооны тусламжтайгаар гаргаж мэднэ гэсэн үг. За сайн уу, цэгмэд баяр сайхаа. За тэгэд төрсөн он сар өдөрт болохоор одоо тэр хүнд ирсэн тий авиас чадвар юм болгон гэж сайн талтай муу талтай ингээ бүх юм хоёр талтай байдаг. Тэгэн 30 тэр хүнд өгсөн авиас чадвар байхад тэр авиас чадварын дагаад бас юм сул талууд явж идэг байхгүй юу? Тэгвэл тэрийг мэдчихин сайн талаа мэдчихин. Сайн талаа мэдсэн хүн яадаг вэ гэхээр сайн тал руугаа ингээ тэмүүлэх бий болчихдээ. За тоон сэтгэл зүй гэдэг нь тоон зурхаа тоон сэтгэл зүй гэж яриад байгаа тийм. Тэгвэл тоон сэтгэл зүй гэдэг нь ямар учиртай бэ гэхээр тэгвэл энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд би юун дээр анхаарах юм? Юг яаж хийж болох юм? Гэтэл сэтгэл зүй аргаар одоо шийдэж өгдөг тийм хоёр юм баггүй юу? Тэгэхээр энэ маргааш нөгөөдөр хоёрын хичээл төрсөн өдрийг надад өгж байгаа одоо тийм нөлөөлөл буюу авиас чадварын тухай мэдээд авчна. Та сайн уу? Тэгэн гутаа хэдүүлээ мөнгөнийхөө зурх бодоос өгч байна. Одоо би ингээд нөгөө тоон зурхаа хүмүүст хийж өгөөд ингээд нэг цаг ийм онлайн уулзалтайгаар хийдэг байхгүй юу? Тэгээд тэр хийж байгаа зурхаануудын маань ихэнх нь мөнгөний зурхаа гэдэг. Яа тэгэхээр бид нар материалын ертөнцид амьдарч байгаа тийм. Тэгэхээр биднэрт бол мөнгө бол зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Бид нар мөнгөөр аюулгүй байдлыг худалдаж авч байна. Миний хамгийн анхны хэрэгцээ бол аюулгүй байдлахгүй. Тэр нь одоо бид нар яриад орон байр, хоол, унд тий гэртээ дулаан байх, тог цахилгаантай байх, идэх хоолтой байх, ингээд юм өмсөх хувцастай байх гэдгийг аюулгүй байдалд оруулж үздэг. Энийг ерөнхийдөө суур хэрэгцээ гэж ярьдаг зарим талаас. Тэгэд энэ нь хангахдахгүй болоод ирэхээр хүмүүст аюу хэцүү байдаг байхгүй. Тэгвэл чи бид нар ямар нэгэн зүйл хийгээд тэгээ тэрнийхээ төлбөрт мөнгө аваад тэгээд тэр суур хэрэгцээгээ хангадаг ийм тогтолцоотой нийгэмд амьдарч байгаа шүү дээ. За тэгэн гут дайралцсан ажлаа барьж авч хийгээд байгаа юм уу? Чи дайралцсан ажлаа барьж авч хийж болно шүү дээ. Бид нар ажил хийж байгаа юм цалин гэдэг зүйлийг авчилгаа. За тэгвэл яг тэр суур аюулгүй байдлын хэрэгцээсээ цаашаа арай илүү даваад. За би арай илүү мөнгө олмоор байна. Тэ дуртай юм хиймээр байна гэдэг ч юм уу. Ийм зүйл ингээд харагдаад эхэлэх юм бол мөнгөний зурхаагаар энийг тооцоолсон аюу амар байдаг. Одоо би өөртөө жишээ авъя л та. Би чи 10 жил гэртээ суугаа. Тэгээ сүүлдээ баг хэн билээ, юу билээ гэдэг өөрөө баг ойлгохоо болж байгаа байхгүй. Сүүлдээ би баг юу хийж чаддаг билээсээ. Юу сайн хийж чаддаг билээ гэхээр баг толгой гарчлаа. Жилжингээ баг хэдэн сар бодож иж. За би нэг юм хүссэн юм яг ингэж нэг борлуулчих юм байна да. Борлуулах чадвартай юм байна гэдэг ганцхан юм олсон чинь. Тэгээ би ингээ хүний хөгжлөөр ингээд баг 3-4 жил явж байгаа шүү дээ. Тэгэл тэн дээр менторч болоод аюуг сураад гэл 3 сар тутамд 3 сая төгрөг төлөв. Тэгэл миний ингээд сурсан сургалтуудын тоо мөнгөний дүн бол бараг 80 орчим сая төгрөгийг сурсан. Тэгээд тэрнийхээ дараа тоонцохоо гэдэг юм лөө би орсон байхгүй юу. Тэгчээд тоонцохоо гэдэг юм орсон чинь нөгөө 3-4 жилийн турш ингээд өөрийгөө олъё хай би юм тийм байна би ингээд байгаа юм байна гэх хүнтэй ажиллахаар надад гоё юм байна хүнтэй би ажиллаж бас чадаад байгаа юм байна. Тэгэл амар их юм тэгэлсэн чинь миний тэр үед байсан бүх сул талууд одоо миний ингээд нэг сайн тал гэдээ ойлгоод мэдсэн нэг хитгэн зүйл энэ гарын 5 юм бүр багтахаар тийм олон биш. Бүр ингээд тод анзаарсан юмнууд нь тэр ингээд тоонцохоо дотор бүгд тэр байжсэн заяа.
Тэгээ би бүр энэ ч бүр ямар супер аргагүй. Ингээд мэдчиж болдог байсан бол өстой ёо тийм их цаг хугацаа тий. Би ингээд сургалтанд суугаач доор хаяж өдрийн 2 3 цаг ингээд компьютертэй сууж байна. Нөгөө юмаа зайл хичээлээ хийгээл юм бодоол. Тэгэл ихэндээ толгой молгоор ажиллахгүй 10 жил гэртээ сууж толгой нэшлээ байцдаг байхгүй. Тэгэл ингээд суугаад байдаг гэсэн чинь тэр хөдөлмөрөөс олсон бүх зүйл минь тоонцоход зүгээр байж. Тэгэхээр би одоо яагаад тоонцохаг юм амар пашнтай хүмүүс яриад байгаа вэ гэхээр миний тэр 3 4 жилийн тэр хөдөлмөр, тэр мөнгө төгрөг, тэр бүх юм зүгээр алгасаад яг одоо эндээс нь эхэлчихээ тэгвэл үүрэг ойлгох аюу амархан байна. Гэтэл миний тэр 3 4 жил орсны хэдхэн давуу тал гэдээс илүү болсон давуу тал надад байсан байгаад байна. Тэгээ тэрнээс нь аль нь мөнгө болох юм? Чи ямар ажлыг хийвэл энэ чинь мөнгө авчрах юм? Тэгвэл мөнгөн дээр ямар алдаа хийгддэг гэдэг юмнуудыг аюу гаргаж ирдэг. Гэтэл бид нар амьдрал ажил хийгээд мөнгө олно гэдэг нь бэлтээр байгаа юмнуудыг л зөвхөн мөнгөтэй холбож ойлгоод байдаг. Гэтэл бит бус ингээд хөшигний араар ингээд бас мөнгөн цагаар нөлөөлөж явж байгаа юмнуудыг бид нар олж харддаг. Тэрийг угаасаа олж харах боломжтой байхгүй. Маш их анзаарахтай хүн байж тэр болж байгаа. Би чинь тийм анзаарах сайтай хүн бол байгаад байхгүй. Тэгэхээр одоо л илүү анзаарах сайтай болсон бол 2 жил мөлийн өмнө тэгэл сэтгэл хөдлөлтөд автал анзаарах ч байхгүй. Тэгэл яагаад уурлаад нөгөө сая уурлчлаа тэсээ яад уурлав гэдэг ингээд өөдөө юм дүгнэлтэж боддог л байсан. Одоо болохоор тэгээ тэр үе дээрээ би яг таанчрахаа үзэхээс өмнө би нэг юм ажигласан гэсэн байхгүй юм мөнгөний тухай аюу их юм коуч ингээд хичээл аваад тий юм үзээл Монголын ч үзээл, Оросын ч үзээл, Английн ч үзээл ингээд яваадсэн чинь нэг өдөр би нөгөө аав гүйсэн болохоор аавтаа амар асуудалтай. Аюу гомдож явдаг байхгүй. Тэгэл нэг өдөр байж байгаа л бүр ингээд аав маавч гэж хүлээн зөвшөөрч чаддгүй. Тэгэл за одоо тэр гомдоод явах тий энэ нэг уучлаа дөө тэгээд ямар энэ хүн тий намайг ингээд орхиод айл төсөгснөр энэ хүн надтай юусаа хамаагүй шүү дээ. Тэгээ би муу гэдэг ш болохоор тэр амьдралынх нь нөхцөл байдлын хүнд тэгэл нөлөөлсөн л байлгүй. Би энэ ингээл насараа л гомдлоо одоо тэг байлээ дөө хүүхээ зүр ойлгоё уучлаа гэдэг нэг юм шийдвэр гаргадаг байхгүй. Тэгээ гаргачаад байжсэн чинь маргааш нь би тэр дөнгөж коучинг хийж эхэлнэ гэд яг өөртөө шийдсэн байсан. Сургууль мургуулын ингээл хичээл бичнэ аяга хүүцсэн. Тэгээ ментал бас нэлийн удаа хийцэн 2 жил орчим хийцэн. Тэгэл за ер нь энийг яг ингээд хүмүүс зарлаад ингээд хийх бас болох юм байна. Бас хөрхөн болчдөг юм чинь ингээд яг тэгж бодоод байж исэн чинь яг нэг өдөр аавгаа уучлаа ер нь ийм юм чиж байх те тэр хүний өөртөө гаргасан шийдвэрийн төлөө би тэр хүнийхт ингээд гондож мандаад явахдаг гэсэн чинь яг маргааш нь надаас нэг хүн коучингийн 10 удаа үйлчлэгээ авъя гэдэг байхгүй юу. Тэг би өмнө нь ингээд нөгөө Оросын коуч нарын ярианаас сонсцсон байсан байхгүй. Зүр хүний хэр их мөнгө төгрөгтэй авьяастай тэг ийм амжилттай явах нь аавын энергиэс шалтгаалдаг. Аавын тал бол мөнгө төгрөгний амжилтын асуудал байдгаа гэдэг. Тэгээд би нөгөө багаасаа дурггүй болохоор бараг л бас авгалдагчгүй, нэрийн чилэх дурггүй, яригч дурггүй тэр энергийг нэг амар хаацсан байсан болохоор яг тэр шийдвэр би тэр онгойлгоцсон чинь маргааш нь тэр мөнгө орч ирэх болж байгаа байхгүй. Тэгээ би яг тэр үед яг тэгж бодчиход хөөш нэрээ ямар сони энэ мөнгөний энерги аавтай холбоотой байдаг гэж яг үний юм байна гэд тухайд бодчихсан байхгүй. Тэгээ би дараа чинь 5 сард бас үлдэх өнгөрсөн жил. Тэгээд дараа нь 10 сараас ягаад чинь юу яа. Гэл төсөөдрийн тоо тийм дотоо тийм байдаг гэлтгс чи айгүй үний юм шиг санагдаад. Тэгэл нэг юм рил үзэж явж байгаа. Нэг яг одоо би ингэ таньд хийж байгаадаа адилхан мөнгөний марафон гэдэг сургалтанд ороод тэгэд тэр мөнгөний марафон гэдэг сургалтанд орсон чил энэ бүр яг гараад ирдэг. Чи бүр ингэ автах асуудалтай бүр багасаа тийм. Ийм 4-ийн татан угаасаа эцгийн талын асуудалтай гэлтгэл. Хөө яаваа мэдтiin гэл бүрстэ нүд ингээл орой дээр гараад пост яаваа даа гэл. Тэгэл ингээл тэн дээр байгаа ингээл нөгөө нэг мөнгөний гурвалжин дээр байгаа юмнууд авиасын гурвалжин дээр байгаа тоонууд ингээл утгыг ингээл үзсэн чинь нөгөө нэг миний ингээ боловлт хийж чаддаг тэрч байж байгаа байхгүй. Боловлт хийж чаддаг хүмүүст ингээд юм зарч чаддаг гэлтэс чи. Нэл тийш биш үү? Гоо сайхан илүү өрмөдлөг тодтолдог ч айгүй сайн зарддаг ус ахгүй юу юм аа.
Тэгэл нэрээ тийштэй би хүссэн юм бол аюу сайн зарчт юм а зүгээр. Зарим үе залхуурсан юм бол зардгүй. Тэгээ яг сүүлийн үед би нэг өөртөө ямар тийм итгэл үнэмшилтэй болсон бэ гэхээр яг нэг хүнд юм болдог тэг үр дүн ингээ гардаг яг юм үнэн өөрийнхөө итгэдэг юм л зарч худлаа юм панаалт заах шалт энийг юм байдаг. Ер нь тийм хүн амтны зараад өгөх гэсэн юм өөсөө зарч мартуу тэгэл яг өөрөө ингээл хэрэглээл үнэхээр өдөн гараад хөө ингээл дотроосоо ингээл энэ айгу гоё гэсэн юмудаа хүмүүст айгу ингээл энэ айгу гоё би ингэсэн ч тэгсэн байхгүй гэх ингээл их зарагдаад идэг байсан байхгүй. Тэгсэн чинь энэ бүр яг тэр мөнгөний гурвалжинд байж. За тэгэл энэ бол ингээд ганц хоёрхан жишээ байхгүй. Тэгэл цаашаа ингээл юмнуудыг ингээл бодож нэрдэж гэх. Тэгээд ингээд мөнгөний марафонд ороод тэгсэн чинь манай мөнгөний марафон анх эхлэхдээ за та би ингээд чам бидэрийг заагаад өглөө Орос би ч Орос багтаа штэ. Инстаграм дээр 2.2 сая дагагчтай. Оросын номер 1 тийм тоонцоход сэтгэлзэн номер 1 сургууль ахгүй юу? Аюу том. Тэгэд манай тэр багш чинь ингээд Оросын том телевизтэй хөвшүүлэгт ороод байнга ингээд YouTube-ийн инфлюенсеруудын одоо яриа марианд ордог аюу тийм хүндлэгч заяа нийт гарцаа Оросын нэг том модуудтай ажилладаг тийм юм баггүй. Тэгэл ороод ирсэн чи за та нар одоо энэ хоёр тэг энэ өдрүүдэд авсан мэдлэгээр хүмүүс тооцоогоо хийж өг. Би та нар зөвшөөрч чинь гэхдээ төлбөр заавал аваарай. Зүгээр те 1000 төгрөгч байна уу 100000 ч байна уу 20-30 мянган бүр ханга яаж ч гэсэн мөнгө аваарай. Ерөөс өмнөгөө битгий хийх гэсэн. Тэгэхээр би та идэж гисэн одоо би ингэж тооцоогоо сурах гэж байгаа. Мөнгөний зурхаа сурах гэж байгаа. Тэгэхэд ойр дотныхаа дооройж тавуу 1000 төгрөгч байтугай 100000 төгрөгч байтугай аваад хамгийн ихний өдөр бид нар юу хичээлээ үзсэн авиас чадвар гэдэг хичээл үзсэн мөнгөний зурхаагаа маргааш явцаас орё тий ингээ энэ хоёр өдөр миний өгч байгаа зүйлийг хүмүүст цаашаа хүргээд мөнгө олтаа юм. Би яг тэгж мөнгө олж исэн энэ бүр аяйгуу болдог зав. Ямар ч хүний эргэн тойронд 100000 төгрөгтэй мөнгөний зурхаа хийлгэж гисэн 5 хүн байж л байгаа. За тэгэхээр би болохоор 100000-аар бол хийж байгаагүй. Яг тэр нэг мөнгөний зурхаагаа би ингээд 150,000 төгрөг хүнлээд тэгээд шууд яг ингээд ийм нэг цагийн уулзалттай би ингээд мөнгөний зурхааг ингээд бодоод бүх юм нэг гоо ингээд гой тайлбарлаад ийм слайдн дээр бичсэн. Тэгээд тэрийгэ эхлээд хоёлаа уулзаж ярилцсан гутаа тэгвэл дараа нь тэр слайдаа ингээд явуулчихдаг. Майны заавал уншаарай. Энийг ингээд дараа дахиж уншаарай гэдэг. За яа тэгж явуулдаг вэ? Тэр хүн ингээд ярилцж яхад хүний анхаарал 2-3 чухал юмнаас илүү өндөр шүү дээ төвлөрдөггүй байхгүй. Тэгэнгუут чинь ингээд ярьж явах явцад нэг ганц хоёр юм дээр төвлөд өө тийм л юм ингээд нөгөө нэг өгөхгүй дэс олонгой юмнаас чи ганц хоёрыг л авчдаг байхгүй. Аюу харамсалтай. Угаасаа хүний тарих тийм байхгүй. Тэгэнгуут чи тэр юм мэдж байгаа юм чинь за дахиж үзээрэй. Тэгээд дараа иж 2-3 үзэн шүү. Бүр хамгийн багтаа. За тэгээд дараа нь бисэг байж байгаа дахиад үзээрэй. Тэгэхээр тэгэл дахин үзэх тоолнд ерөөсөө өмнө нь ингээ анзааргүй ажиглаад тэгээд жишээнтэй би одоо ингээ ярьж штэ би ингээ юм болуулах чадвартай гэд мэдсэн. Тэгэнгүүт чинь би одоо тэр амьдралаасаа харж эхэлдэг байхгүй. Нэрээ намайг сарнаа юм болуулах чадвартай гэж тэгээд байсан. Би нэрийн хүнд ингээ ийм юм ярьсан чинь хүнээр худалдаад авчиж штэ. Нэг би яг энэ яг үний юм бэ гэдэг ийм итгэл үнэмшлийг хүн өөртөө авч эхэлдэг байхгүй. За тэгээд хамгийн ихний даалгавар гэдээ бис групп дээр тавьсан байгаа тий. Жилийн тооцоогоо гаргахаар байна. Энэ бол миний сүүлийн хэдэн жил хэрэгжилж байгаа тооцоогоо арга. Энийг би тооцоогоо мэдхээс өмнө хэрэгжилдэг байсан байхгүй. Би өөрөө тооцоогооч болно гэж хизээж бодож байгаа. Миний бүр толгойд ч ордгүй тийм. Үнэхээр ингээд амар гинти. Гэтэл энэ ямар гоё юм бэ? Хүү энийг сураад авъя чи одоо бүр ямар чухал юм бэ? Ингээл ийм анхаарал өөрийнхөө тухай ийм их мэдээлэлтэй болчих болдгийм биш үү? Тэгэл ингээл орцсон байхгүй. Тэгээ энэ орсон энэ тооцоогоо гэдэг нь сурснаас хойш миний ингээд амьдралыг харах үнцэг бүр шаал ондоос. Амьдралыг илүү ингээд ийм юм болж байгаа учраас өртөнд би ингэж гараад байгаа юм байна тий. Би өөрөө ингэж амьдралыг хараад бодоод байгаа учраас тэгээд эн чинь миний тэр тоотой холбоотой тэр тооны одоо сайн тал нь тулын сул тал нь ингээд болохоор би яг ингээд байгаа юм байна. Тэгвэл би энийг ч одоо яах вэ? Одоо чинь би айгу гинтийн уур ихтэй тийм юм баггүй юу? Тэгэл юм анги хүснээр байлгахгүй бол айгу ингээл төвхтэй болоод явчихдаг. Тэгэл хүн болгоны хүснээр байлгах гал юм төвхтэй завтай.
Тэгэл тэгэнгүүт чи яагаад юм гачин цагтай юм гэл бодсон чинь яг л тоотол холбоотой баг. Тэгээд нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрчихгүй. Эн чинь би муу хүн болохоор биш тий. Угаасаа миний нөгөө нэг ингээд зориг тавиал, зоригын хараас хүү хатаа яваал. Нөгөөтэй гарт ийм амар гоё чанарыг чинь хэрэгжилж чадахгүй болохоор нөгөө сул талны юм уур ихтэй хилэхтэй болчихдог байхгүй юу. Тэнгууд тонцоход би ингээ харангуудаа эн чи ийм юм биш үү. Тэгвэл би яах вэ гэхээр тэгвэл ерөөсөө уур хилээ өрөөдөөвэл би хөдөлгөөн спорт юм. За спорт хийж тгүүлгээл яг нэг амар уур хилэхлэл гэрт ийш нь жоох уур хилээд ийш нь гарч талхлаа. Ингээ гараа авчихдээ. Тэгээ нэг 15 минут алхахад алахгүй л энэ сүлд ингээ гүчдэг байхгүй. Айгуугаа хөвчм тавьж байгаа л 15 минут би ч бас залхах хүн удаан гүч мөх амар дурахгүй. 15 минут ингээд гүнгүүт гэл юу нэг ууралж муулжсэн тас алга боллоо амар гайби боллоо. Тэгэл ороод байна. Тэгээ миний энэ сул талны чи сайн тал нь юу гэхээр би яг ингээ сэтгэл зүрхнээс ингээ хийх гэж байгаа юм аа ингээ бодоод ингээд суугаад хийх юм бол тэрийг дуустал нь хийдэг баг. Бүр ингээ өөргөө юм амар ятартал ингээ тэрийг дуустал ингээ амар их хүчтэй хийдэг баггүй. Тэгвэл чинь энийг би өмнө нь ойлгоогүй байсан болвол яг тэнийг ууртаа. Юудаа уурлаад идэв гэл өөргөө загнаалтай би айгу муухай юм. Бараг зүрхний боронктой тэрийг боддог. Тэгэж бодох ингэж өөрийгөө буруутгах юурээсээ шаардлагагүй өөргөө зүгээр ингээл айгу гой өөрийнхөө учрыг олоод сурч. За тэгэд өөрийнхөө учрыг ингээл багаар шууд нэг өдөр бүгдийг нь олгоод бүгдийн өчийг нь олоод гэл юм болохгүй шүү дээ мэдээж. Бид нар чинь би одоо 40 хэдэн настай 40 хэдэн жил нэг л хэвээр ингээл амьдэрсэн юм чинь ингээд эргүүлээд яг өөрийнхөө тэр бүр ингээл айгуу гоё юм сайн талууд дээр ингээл хүрээл ийм амжилттай ийм хүн болохын тулд өөртөө л ажиллах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэг өмнө нь би амар гомдохгүй асвин намайг тэгээ ашиглаад гэсэн чи би тэгээд гомдоод ингээд тэгдсэн бас нэг тооныхын суултал гомдомхоо. Тэгэл за гомдомхоо маань угаас ойлгомжтой юм. Тэгэл ингээл гомдоол явж байгуута. Эхлээл нөгөө мэдхгүй гомдоол ингээл бид нар нэг 10 20 жилээр нэг юм гомдоол нөгөөтгөө ингээл сэтгэлээсээ тавьж явуулчихдаг ингээл зовоол. Тэгэл ингээд тэр чинь надад зовлон л болоод байгаа хэрэг. Гомдоос өмнө мэдэхгүй шүү дээ. Тэгж ер нь гомдыг шийдсэн хүн нь би гомдоод байгаа хүн нь би болохоор энэ уур, гомдол, бухимдал гэдэг юм ерөөсөө надаас л гаралтай. Би л тгийгээ шийдсэн. Намайг л зовдог юм надад байхгүй. Тэгээд зарим тоонуудыг аваад үзэх гомдомхоо, ууртай хүн чинь бухимдуу, амар хурдан надад юм хурдан тоонууд их байдаг болохоор юм ингээ хурдан их гээд нөгөө ингээ хурдан болохгүй болохоор тэрэндээ бухимдаад байдаг ч юм уу тий. Иймэрхүү юмнууд ингээ гараал дэлгүүд нь одоо нөгөө 5-ын тооны юм сул тал нь гарч ин да нэрээ би бухимдуу штэ. За энэ бухимдаад яах вэ гэд өөртөө дотроо яриад ингээ өөрийгөө тайвшруулж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тооцохоо тэр би хувьдаа тооцохоо гэдэг өөрийгөө олох, таних, өөрийнхөө замнал одоо тий аргаар явах, ярих одоо хамгийн гоё арга гэж боддог. Зөндөл тест янз бүрийн юмнууд байдаг. Тэгэл бас нэлээд олон тест хийгээл ингээл явж исэн ч гэсэн яг юм 22 тооны ингээд 9 тоогоор ч юм хүнийг ингээд яг ингээд мэдээд бариад яг юм байдаг гэдэг ингээд өөртөө ингээд таниулаа ингэдэг юм бол энэ айгуугаа дэлгэрэнгүй байгаад идэв. Тэгээ тийм учраас яг энийг ингээд хийгээд ботсон. Тэгээд яг эхэлж байгаа. Цаг гарсан чинь 1 цаг 11 гинэ манай. Тэгээ бөө нэгin тоонуудтай байна. За ингээд хорвоодлын болохоор бид нартай дандаа тооны хэлээр ярьдаг байхгүй. За зүүн савин гэдэг хүмүүс аяг ярьдаг шүү дээ. Тэгээ зүүн савин гэдэг юм чинь бид нарт үгээр хэлэхээр бид нар тарих ингээд дандаа бодолтой байж байгаа учраас ингээд нөгөө бид нар тэр барьж авч ингээд ойлгож чаддгүй ойлгосон ч гэсэн логос тэрээс дараас тийм л өгч дээ. Тэ одоо за жишээ зүүн савин гэж жишээ. Яг ингээд гарах гад блам яарал гарах гал ижсэн чи гараал ингээд үхчихсэн чи гараал гүйсэн чи уцаа гихтэн барьцсан. Тэгэл уцаа гихтэн барьцсан биш тэгэл буцаал гэлгүй ороод уцаа аваад гэж чи метрон тижигдсэн. Тэгэл метрон чадчих жоосто шал тэнийг ингээд өөргөө зүгэлж нөгөө метрон аваад төрсөн байдаг. Энд чинь амьд зүс юм баггүй. Тэгэхээр тиймэрхүү энэ бол бүр амар том жишээ тий. Гэтэл тэрнээс юм жижигэн зүйл сонгийн жишээнд байдаг байхгүй. Одоо чинь би ингээд
Өнөөдөр нэг найзтайгаа гаруудаа гэж бодож нэг гармааргүй байсан ч гэсэн. За хүн амт хэлсэн юм чинь. Болцсон гэж ярьсан юм чи гарчий. Тэгэл гарангуйч нэг айн хонцгүй цагийг өнгөрөөгөө шал дэмий гарлаа гэд ингээл бодоол буцаалд ороод ирэх чинь өмнө нь зүн сайн хэлцэлээд байхгүй юу? Чи гарч яахс шил дэмий штэ гингууд бид тэр логик тархаараа шууд тэрийг дараал ингээл тэр юмаа хийчдэг гэтэл зүс онгоо барьж хахад аюу хэцүү. Угаасаа энэ жоо хэцүү. Тэгэн гоч ингээд нөгөө цаг юм уу машины дугаар ингээд амьдралд ингээд явагдаж байгаа ингээд тоонуудыг харахаар тэр тоо болгож өөр мессеж байхгүй. Тэгээ тэрийг ингээд сүлд тайлаад уншдаг болчих юм бол бас юм аюу амархан байдаг. За би одоо танд нэг жишээ хэлье. Бисээ 5 сар шинэ ажилд ордог байхгүй. Тэгээ манай энд чинь нөгөө ажилд орох үгүйгээ аюу эрт шийдээ гэрээ мэрийгээ бараг сар ахсын өмнө зурчдаг байхгүй. Би чинь Германд амьдардаг шүү дээ. Тэгээ сар ахсын өмнө гэрээгээ зурчаал тэгэл дотор зөв ч юм хийчихв, буруу ч юм хийчихв гэл амар тэгэл уг нь миний ингэж яг ажиллах юмс гэж бодог юм рүүтлээ ажил. Тэгэл ингээл амар эргэлцсэн явж исэн чинь. Яг тэгээ эргэлзээд байж исэн чи би ингээ цагаан харч 13 харахгүй. Цагин дээр харагддаг байхгүй. Буцаа харгал нэг гэж. Тэгэл би яг тэрийг хараад эргэлзээд шаардлагагүй юм байна. 13 гэдэг тоо өөрчлөлт гэсэн тоо байхгүй. Өөрчлөлтийг хүлээж жаа ерөөсөө хүчнтэйгээ зурлалт гэсэн ийм утгатай тоохгүй. Тэгвэл тэрийг хараад амар тайвшрал зүйл юм хийж байгаа юм байна болоо. Тэгээд дахиж энэ тухай бодоход болчихдог. За ингээд ийм 2-3 жишээ харсан чи таад маа сонирхолтой байна уу. Тэгээд ерөнхийдөө миний тоон зурхаа ингээд яаж анх үтсэн юм. Тэ нэг юм анх яагаад үтсэн бэ? Тэгээд тэндээс юу ойлгосон бэ? Одоо яагаад биний хийдгүүд айгүй хөрхөн товчлоод ярьчлаа. Та хэд маань тэгээд тоон зурхаа гэдэг бол ингээл хитэн тоо нэмж хасаал гэдэг байхгүй. Тэгэхээр маргааш тэг хитэн тоо нэмж хасна гэд ботчоо. Тэгээд нэг юм цаас бэлтчээрээ хэдүүлээ ингээ хүснэгт зурж байгаа. Тэн дээрээс тооны сайнтал муутал гэд ингээ өөртөө юугаар бичээд явна. За тэгээд тэр бичсэн юм харж агаад хүн болгон тий 3-5 хүн би ийм мөнгөний цугаас сурах гэж байгаа. Би чинийхийг хийгээд өгөх 10,000 20,000 30,000 хамаахгүй. Нэг хүнээс 35,000-ыг авал л та. Тэгвэл 10 хүнгээд 350,000 төгрөгтэй болчих штеп. Тийм биз дээ. Тэгээд тэрийг хийгээрэй манайхан заавал заа. Тэгээд яг хүн сурсан юмаа хүнлүү ингээд гаргахад тэр хүн аюулсаа өөрөө аюул хурдан тэрийг ойлгодог, аюул хурдан хөгждөг байхгүй. За тэгээд маргааш хэдүүлээ уулзъя. Жилийн тоон зурхаа болох YouTube видеогоо үзээд өөрөө тоон жилиг олцсон байгаа юм байна. Одоо миний хувьд болохоор энэ тоон зурхаа гэдэг юм маань миний хувьд 1-р жил дээр орж ирсэн зүйл ахгүй. Тэгэхээр 1-р жил дээр гэдэг чи одоо өнгөрсөн жил шүү дээ. 1-р жил дээр юу орж ирдэг вэ гэхээр дараагийн 9 жил хийх юмны эхлэл орж ирдэг. Тэгэхээр би одоо энэ дараагийн 9 жил ийм тоон зурхаатай холбоотой аль эндээс эхлээд энэс суур гэж бодоод эндээс ингэж явахаар юмуд болж ийн гэсэн. Тэгэхээр яг тэр үед би энэ тоон зурхаа мэддэг эсвэл энэ миний шинэ одоо тий 1-р жилийн энд орж ирж байгаа юм байна да. За окей. Энийг л би яг барьж авах юм байна. Тэгвэл би чи ингээд нэг олон юм л ингээд сатаараад идэг юм баггүй. 5-ын тоотой учраас. Тэгмүүд яг тэгж бодож байгаа. За би яг олон юм сатаарчлаа тий. Тэгвэл болио яг алигаа барьж авах үлээ гэд бодсон чинь энэ тоон зурхаач миний 1-р жилд орсон. Энийг барьж авах. Тэгэл одоо юу ч яг энийгээ хийлгэсэн байгаа. Тэгээд 5-ын тоотой чи яг нэг юмаа ингээд бариад хийхэд тэр нь амжилттай болох үнэхээр магадaltaй байдаг. Тэгвэл зүгээр сул тал нь айгу олон юм үсчихэд гэдэг нь хурдан мэднээс сонирхол нь ингээ буурчдаг. Тийм учраас ингээ амар ингээ тэг үзээр маргааш оройны 7 цаг хүртэл завтаа штэ. Тэгэд хүмүүсийнхээ бодож өгөөд бас асуугаа зав. Тэгээ би энэ жилийн тоон зурхаа үзээд ингээ бүх жилүүдээ ингээ 1 2 3 4 ингээ урагш ингээ хөөгө бодцсаахгүй юу. Тэгэн гут чин тэндээс ингээ 9-р жил дээрээ хамаг юм цэцэлсэн баг. Бараг өмнөд бүх амьдралынхаа юмнуудыг ингээ эргэж дүгнээд нөгөөтхөө ингээд хэрэгтэйгүйг нь ялгаад тий. Тэгээд нэг юм хүний сав ингээд нөгөө ийм дүүрэн сав байсан бол хэрэгтэйгүйг нь ялгаад ингээд гуч сав ингээд дундарчингууд 9-р жил чинь цэвэрлэгээний жил ахгүй цикл хамгийн сүүлийн жил яг тэр бүх юм ингээд цэгцэлдэг. Тэгээд 9-р жил дээр хамаг юм цэгцлээд айгуугаа зай гаргацсан байж итэл тий. 1-р жил дээр дараагийн 9 жил хийх юм ороод ирж байгаа. За ингэж явдаг. Энэ жил бол миний 2 дахь жил. Одоо дараагийн жил 3 дахь жил.
3 дахь жилийн энерги одоо ороод ирсэн байна. Дараа жилийн энерги 10 11 сараас ороод ирчихдэг байхгүй. Тэгэхээр дараагийн жилийн энерги орцсон байгаа. Тэгэхээр та хэд маань 2025 оны жилийн тоо тэгээд 2026 оны тоог ингээд бодоод хоёуланд гаргаад ямар онцлогдогийг уншичаа. За миний хувьд болохоор 3-ын тооны жил одоо дараа жил. Тэгээд 3-ын тоо яадаг вэ гэхээр одоо яг л олонний өмнө гарах. Одоо би ингээл тэг хүнтэй жаал 11 сараас за ер нь ингээд те нэг рил хийдэг челленжид хамрагдтал одоо рилээ хий, одоо юмаа хий. Тэгэл өмнө ингээл нэг өдөрт ганц рил хийгээл дандаа ингээд яваад байгаа хэцүү гэл боддог ч одоо би яа тийм амар хэцүү гэж бодсон. Айгу амрах юм биш те. Уусаа ингээд мэддэг юм а хүний өмнө ингээл те нэг минутын дотор ингээд нэг юм. Гэхдээ минутын дотор явахгүй л да тэр чи 4-5 яриад байлаа. Ингээл яг чин тэгээд тэрийг 2-3 апп дамжуулаад нэг юм 20 минутын дотор нэг юм рил гаргаад тэгэл тавиал өдөрт нэг тийм ажилтаа олжгүй өдөр 20 минут нэг тийм ажиллацуулаад. Тэгвэл яагаад тийм хэцүү гэж бодоод зэтвэл аяга амархан биш тий гэж боддог болцсон. Тэгэхээр тэр тооных нь цаанаасаа ирж байгаа энерги ч бас үйлчлдэг. Тэг өмнө нь ингээ гэртээ суугаад гэрээс гармаагүй байна гэж хэлсэн л одоо яг дараа жилийн тооны энерги орчрол бүр гэрээсээ гармаар санагдал хүмүүс дуулцмаар санагдал бүр ингээ гэртээ тогтхоо болж эхэлж байгаа. Энэ жил гэртээ тогтхоо хүмүүстэй хуулзан дараа жил айгүйх ажилтай байна. Айгу завгүй жил болно гэд мэдчихэж байгаа. Тэгэхээр яг тэрэн дотроо тэндээсээ мэдээлэл аваад тэн дотроо бас юм аа ингээд тохируулаа авчдаг байхгүй. Тэгээд энэ жил дараа жил бас ингээд нүүхчил. Тэгээд дараа жил манайх бас нүүх гэж байгаа. Тэгэхээр яг л ингээд тэр гэл яг тэр тооныхоо ингээд юм сценараар л ингээд юм ингээд явагдаад тэгэхээр энийг мэдээд авчих юм бол өөрийгөө ойлгоно. Нөхрийнхөө идэх жил нь нөхрийгөө харчна, хүүхдэдээ харчна. Тэгээд ингээд сонирхсан хүмүүст ингээд нөгөөдхөө ярьж өгөөд тэг тон зурхаага ингээ мөнгөний зурхаа мурхаага боллуулах бас дахиад хүмүүстэй болно гэж. За ийм зүйлүүдийг хэдүүлээ энэ хоёр удаа хийнэ. За манайха хүнээ бэлдээрээ тэгээд маргаашийн 19 цаг хэдүүлээ уулзъя. Тэгээд Zoom дээр уулзаад бүгдээр гоё ярилцаад ойлголцоод явчихна. Тэгээд Zoom дуусангууд би бичлэгээ групп дээр дахиад тавьчихна. Тэгээд дахиад мань дахин үзье. Хүмүүстэй гоё тайлбарлаж өгөх. За тэгээд маргааш уулзъя. Яг одоо үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд маргааш уулзтаа хэвлээ. Бага би маргааш 18 цагийн үед Zoom-ийнхаа линкийг тавьчих. Тэгээд хэдүүлээ Zoom дээр оронгуудаа нэг групп чатны миний нөгөө пэйжээр орчихсон хүмүүстэй групп чатаар нэмэхэл заа найзгүй гэд групп чат нэмж болохгүй байгаа тэгэхээр Zoom дээр оронгуудаа хэдүүлээ нэг групп чат нэгээд тэгээд таад маань хүнд нэг ингэж тайлбарлсан чинь надаас ингэж асуугаад гээд асууж масуух юм байх гоё групп чатн дээр бичиж тэгээд бид нар чинь ингэдэж шүү гэд бас ингэ хариулаад явчих болно зэ. Олон та хэд маань үзэж байгаа, сурч байгаа юм ойлгоод цаашаа хүнлэг өгöd тахаар өөрөө улам ойлгоод байдаг. За тийм л 2 хоногийг өнгөрүүлэх гэж байгаа. Тэгээд хичээл нь явагдаад дуусна ч гэсэн нэг 10 хоногтой ч юм 14 хоногтой ч юм ингэж ерөнхийдөө би хариулаа л тэрэнд л бас нэг санаа зовдох юм байхгүй. За баяртай. Өнөөдөр бүгдээ сайхан амраарай. Маргааш